11 дахь бодлогын хувьд бодогдсон дүрсийн талбайг олох гэж байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ нийт дүрсийн талбайгаас яг уу гэхээр энд дугаарлалцсан 1, 2 гэдэг дүрсийн талбайг хасаад өгч тийм ээ. Тэгэхээр нийтдээ болвол анх яа юу байгаа вэ гэхээр тэгш үнцэг байгаа. Тэгш үнцгийн маань урт нь энэ хоёрын нийлбэр гэхээр 11, өргөн нь 4 гэхээр 44 см квадрат гарч байгаа юм байна. За түүний дараа S1 гэдгээр дугуйсан гурвалжин болвол суур нь 3, өндөр нь 4. Тэгээ тэр хоёроо үржүүлээд 2 тувна. Тэр 3, 4, 12, 12-ыг 2 туваагаад 6 см квадрат. Түүний дараа S2 маань бол суурийн хэмжээ нь 11, өндөр нь мөн адилхан 4. Тэгэхээр 11-ийг 4-өөр үржүүлээд 2 туваа. Тэр 44, 44-ийг 2 туваагаар 22 см квадрат. Тэгэхээр будагдаагүй хэсгийн нийт талбай болвол 6 дээр 22-ыг нэмээд 28 см квадрат гарч ирж байгаа юм байна. Гэтэл бид нөгөө будагдсан хэсгийг олох гэж байгаа учраас нийт 44-өөсөө 28-ыг хасаад үзэх юм бол 16 см квадрат буюу А хариулт гарч ирж байна. За 12 дахь бодлогын хувьд сэргэлэнд аав нь 7 хоног бүрийн өдөр бүр 5,000 төгрөг өгдөг. Тэр даваа гарагаас баасан гараг өдөрт хүртэл 3,200 төгрөг зарцуулдаг. Бямб ням гаригуудад 4,000 төгрөг зарцуулдаг. Тэгвэл дээрх зарчмаар цуглуулбал хэдэн өдрийн дараа 47,600 төгрөгтэй болох вэ гэж. За ажлын өдрүүдэд мань нөхөр болохоор 3,200 төгрөг зарцуулдаг. Тэгэхээр би 5,000-аас 3,200-ыг зарцуулаад байгаа юм бол цаана яг хэдэн төгрөг үлдэх юм бэ гэхээр 1,800 төгрөг болвол үлднэ. Энэ бол ажлын өдөр. Хэрвээ амралтын өдөр байх юм бол тэр 4,000-ыг зарцуулчаар цаана нь биднэрт 1,000 төгрөг үлдэнэ. За гэтэл 7 хоногийн турш хэрвээ хадгалсан гэж үзэх юм бол ажлын өдөр маань нийтдээ 5 байдаг. Тэгэхээр бид нэр 1,500-аа 5-аар үржүүлээд өгөх юм бол 7 хоногийн ажлын өдрүүдэд 9,000 төгрөг болвол хадгална гэсэн үг. Үүн дээрээ яг уу гэхээр амралтынхаа 2 өдрийг нэмэхээр нэг өдөр нь 1,000 төгрөг юм чинь 2 өдөр нь 2,000 төгрөг нэмэхээр 11,000 төгрөгийг болвол яг уу 7 хоногт бол хадгалаад байгаа юм байна гэж ойлгох нь. Энэ 11,000 төгрөгийг бол 7 хоногт хадгалж байгаа. За гэтэл бид нэр яаж байгаа вэ? 47,600 төгрөгийг хадгалах гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би 47,600-гаа яг уу гэхээр 11,000-тай хуваагаад үзье. Тэр хэдэн 7 хоног хадгалах юм бэ гэхээр би 4-өөр өгвөл 44,000 төгрөг болно. Тэгэхээр цаана 3,600 төгрөг үлдэнэ. Тэгэхээр энэ юуг дааж өгөх юм бэ гэхээр 4-7 хоног бол бүтэн хадгалчихсан байх нэ. 4-7 хоног бүтэн хадгалсан цаана 3,600 төгрөг үлдчихэж байгаа. За гэтэл бид нар чинь даваа гарагаас хэлсэн юм чинь 3,600-аа одоо яг хэдэн өдөр хадгалах юм бэ гэхээр ажлын өдөр чинь биднэрт 1,800 төгрөг хадгалаад байгаа учраас 3,600-аа 1,800 байгаар 2 хоног үлчинэ гэсэн. Ингээд нийтдээ 4-7 хоног хадгалсан учраас 4-7 28 болно. 28 дээрээ тэр үлдсэн 3,600-гийн 2 хоногийг нэмээд өгөхөөр нийтдээ 30 хоногт бол 47,600 төгрөгийг буюу цуглуулна гэсэн. Тэгэхээр энэ дээр В хариулт маань байсан байх нэ.